Нэг метро платформ даган эсгэрэн өнгөрөв. Бүр огт саарч зогсох шинжгүй байлаа. Вагон доторх зорчигчдын царай цонхиж хухайрав. Хэн нэг нь яаралтай тоормосны унтраалгыг хамаг хүчээр дарлаа. Гэвч жолооч огт тоосонгүй. Харин ч газ тэргийг улам хурдлуулсаар байв. Зорчигчдын нүүр дүүрэн цөхрөс тодорно. Илүү олон хүн ухаарч эхлэв. Тэд үхлийн энэ галт тэргэнд хавчуулагджээ. Гэхдээ тэдний мэдэхгүй зүйл нь зорчигчдоор дүүрсэн энэ метро тээврийн сүлжээнээс шууд ор мөргүй алга болсон явдал байлаа. Энэ бол 2026 онд гарсан хамгийн шинэ киноны Онгоц Булаалтын 7 цаг киноны үргэлжлэл. Энэ бүтээл өмнөх ангийн хурц хэмнэл ба с ижигтэй уур амьсгалыг хадгалжээ. Гол дүр нь урдын адил 50 ухаалаг хэлэлцээний мэргэжилтэн сэм. Өмнө нь тэр Лондон руу нисэх нислэг дээр онгоц булаагдсан хэрэгт үрдсэн. Онгоц булаах явдалтай тулгарч байв. Сэргэлэн ухаан болон хатуу мэргэжлийн чадвартай түшиглэн. Тэр хэд хэдэн барьцаалагчийн дунд арга ивийг олж, эцэст нь онгоц доторх бүх зорчигчийг аварсан. Харин энэ удаа Сим Германы Берлинд иржээ. Анхандаа тэр хууль зүйн яамны дээд албан тушаалтантай уулзахаар төлөвлөсөн. Гэвч ямар учраас гэдэг нь мэдэгдэхгүйч. Тэр хамтрагчаа зориуд орхиод метроны буудалд ганцаараа ирэв. Автомат машинаас нэг лаз ундаа авав. Сим толгоогоо өргөн хяналтын камер руу нэг харснаа. Нээгээгүй ундаага хогийн сав руу шидэв. Яг тэр үед нэг гудамжны цаадах Берлиний өргөн чулуун дээр олон цагдаа гэмт бүлэглэлийн нуугдсан байранд дайран орлоо. Гэвч энд хэдийн хүнгүй хоосорчээ. Яаран зайлсан мөр уул мөр хаасайгүй тархсан байв. Хариуцсан хүн булангаас нэг зүйл олж авлаа. Тэр нь метроны засварчны үнэмлэх байв. Харин өөр нэгэн харанхуй метроны хонгис дотор ажилчид төмөр замын нэг хэсгийг яаралтай засаж байлаа. Гэвч бүгдийн ажил дууссаны дараа тэдний нэг нь бусдыгаа дагаж гарсангүй. Харин ганцаараа хонгисын гүн рүү алхав. Түүний ингэрт хуурамч үнэмлэх зүгээстэй байлаа. Энд meanwhile wait no for in. Сим аль хэдийн метро буудалд орж ирэхийг хүлээж байв. Хажуудах эмэгтэй зорчигч түүнийг танилаа. Тэгээд маш их биширч байгаагаа хэлв. Симийн онгоц булаалтын үеийн ажиллагааг тэр эмэгтэй Симийн араас даган тасралтгүй ярьсаар байв. Тэгээд та яагаад Берлинд ирсэн юм? Би зүгээр ховж юу асуух гэсэнгүй. Би онгоц булаалт үзээгүй ч. Өөр олон зүйл бас би шүү. Гэвч Сим түүнд огт анхаарах сөхөөгүй байлаа. Түүний анхаарал бүхэлдээ хөрш вагоны үр өвчтэй эрдээр төвлөрч байв. Тэр хүний хөдөлгөөн тун с ижигтэй харагдана. Тэр шивүү олны дундуур зүтгэн гарч Симийн хажуугаар дайрч шүргэн өнгөрөв. Галт тэрэг буудалд ирэхэд тэр шууд вагоноос гарч одлоо. Гэвч Сим сэрэмжээ нэгч сулруулсангүй. Тэр өөр өвчтэй эрд өгсөн янзтай утсаар ярьж байгааг олж харав. Тэгээд хаалга хаагдахын өмнөх мөчөд сандарсан байдалтай буцаад вагон руу шурглав. Сим харин яриа ихтэй эмэгтэйгээс салж чадмагцаа. Түргэн алхсаар араас нь даган орлоо. Вагон дотор яг 2 метроны цагдаа зогсож байгааг харав. Тэр урагш очоод өөр өвчтэй эрийг тусан зогсов. Тэгээд зүнхэнд нь аюултай зүйл байгаа гэж шууд хэлв. Өөр өвчтэй эрийн царай тэр дороо чангарч Симийг замаасаа холт гэж ширүүн загнав. Тэдний маргаан удалгүй цагдаагийн анхаарлыг татлаа. Өөр өвчтэй эр илт сандарч байв. Тэр толгоогоо гудайлан өөр вагон руу явахаар завдлаа. 2 цагдаа яаран дөхөж очоод түүний өөр өвчийг заавал нээж шалгана гэв. Би юу ч хийгээгүй. Яг энэ үед галт тэрэг буудалд ирэв. Өөр өвчтэй эр боломж ашиглаад зүгтхийг оролдов. Гэвч тун удалгүй 2 цагдаад даруулчихлаа. Галт тэрэг аажмаар хөдөлж эхлэв. Сим цонхоор харахад өнөөх эр өөр өвчээ нээв. Гэтэл дотор нь ямар ч аюултай зүйл байсангүй. Хэдэн хувцас болон цагаачлалын нэг баримтал байв. Харин Их Британийн эсэ дотор Сим алга болсон хууль зүйн газрынхан ихэд дургуутж байв. Хамтрагч нь аргагүйд нь тайлбар хийв. Сим сүүлийн үед мөрдөн шалгаж байгаа. Тэр үеийн онгоц булаалтын хэргийн арын эзнийг тэд дахиад шинэ хөдөлгөөн хийсэн бололтой. Бүх сэжин Берлиний өргөн чулууны метроны буудал руу зааж байв. Харин метроны төв хяналтын өрөөнд бүх ажилтан ээлжээ хүлээлцээд дуусжээ. Дарга яаран гүйж ирээд нэг ажилтан гинэт чөлөө авсан гэлээ. Тэгээд диспетчерээс түр харж өгөхийг хүсв. 5 дугаар шугамын байдлыг. Энэ бол диспетчерт хэцүү ажил биш байв. Тэр даруй энэ шугамын галт тэрэгний жолоочтой холбоо тогтоов. Бүх жолооч анхаарна уу? Одоогоор бүх шугам хэвийн ажиллаж байна. Сим депо дотор ийш тийш ажиглан харж байлаа. Тэр энэ галт тэрэгэнд юм болох нь гарцаагүй гэж үзсэн бололтой. Тэгээд удалгүй. Галт тэрэгний жолооч гинэт хяналтын төвийн диспетчертэй холбогдож дараагийн буудал дээр жаахан удаан зогсон гэв. Гидсэн өвдөж яаралтай бие засах хэрэгтэй болсон аж. Галт тэрэг буудалд орж ирмэгц. Жолооч сандарч балмагцсан янзтай тавцан дээр бууж ирэв. Хамт ажилсныхаа дуудахыг огт тоосонгүй. Энэ бүхнийг депо дотор байсан Сим яг харчихв. Жолооч ариун цэврийн өрөө рүү дайран ормогцоо хаалгаа дотроос нь төвжив. Тэгээд сандарсан хിവэр утсаа яаран залгав. Харин утасны цаана хонгил руу нэвтэрсэн хуурамч засварчин байлаа. Хонгилоор нэг галт тэрэг шунган нь өнгөрч тэр их чимээ гар утасны хонхыг яг дарчихв. Жолооч хэд хэдэн удаа дахин залгасан ч хэн ч авсангүй. Вагон доторх зорчигчид аль хэдийн бухимдаж эхэлсэн байв. Энэ нь энгийн зогсолтын хугацаанаас хавьгүй хэтэрчихсэн байлаа. Сим нэг л бишийг зөнгөөрөө мэдэрч
Тавцангийн ажилтныг олж, ариун цэврийн өрөө рүү орж, жолоочийн байдлыг шалгах хэрэгтэй гэж хэлв. Ингээд тэр дахиад Хяналтын дэлгэц рүү хальт харуул. Хэн нэгэн зориуд мөрөө үлдээж байгаа мэт санагдав. Харин нөгөө талын жолооч хуурамч засварчинтай огт холбогдож чадсангүй. Улам бүр түгшиж тавгүйтэв. Үүнийг харсан эмэгтэй хамтрагч нь тэсэлгүй асуув. Таныг аль хэдийн түтгэлзүүлсэн биз дээ. Яагаад гинэт ажилдаа буцаад орчих вэ? Гэвч жолооч огт тоосонгүй. Шууд жолоодлогын бүхээг рүүгээ буцав. Хяналтын төв рүү ганц мэдэгдээд тэр даруй галт тэргийг хурдан хөдөлгөв. Тавцан дээр хэмэгтэй ажилтан бодох тусам нэг л биш санагдаж өөрөө хяналтын төвтэй холбогдоод жолоочийн сэжигтэй байдлыг мэдээлв. Аюулгүй байдлыг бодоод диспетчер жолоочид дараагийн буудал дээр зогсохыг шаардлаа. Жолоодлогыг өөр хүн үргэлжлүүлэхээр болов. Үүнийг сонссон жолооч шууд төвчээр алдаж толгоогоо сэгсэрсээр бүх юм өнгөрлөө гэж орилов. Галт тэрэг буудалд орох төхөж байхад нилээд олон зорчигч буухад бэлдэж байв. Гэтэл галт тэрэг зогсмогц. Хаалга нь огт нээгдсэнгүй. Үүнийг жолооч зориуд хийсэн байжээ. Тэр ямар нэг шийдвэрт хатуу орсон бололтой. Бүр удирдлагын хөшүүргийг шууд түлхээд галт тэргийг дахин хөдөлгөв. Вагон доторх зорчигчид тэр дороо сандарч эхлэв. Гэхдээ олон хүн үүнийг галт тэрэгний гэмтэл гэж бодов. Магадгүй дараагийн буудал дээр буучхан гэж найджээ. Зөвхөн Хяналтын төвийн диспетчер л мэдэж байлаа. Энэ бол жолоочийн санаатай үйлдэл гэдгийг. Тэр интеркомоор жолоочийг дахин дуудсан ч жолооч огт сонсоогүй мэт байв. Харин ч галт тэргийг улам хурдлуулсаар байлаа. Эцэст нь бүр хариуцлагч төхөөрөмжөө унтраачхав. Удалгүй галт тэрэг дараагийн буудалд хүрсэн ч огтхон ч хурдаа сааруулсангүй. Тавцанг шууд дахин өнгөрөв. Вагон доторх зорчигчид сайн нэг юм буруу болсныг ойлгов. Бүгд босцохон цонх руу ширтэв. Харин Сим галт тэрэгний толгой хэсэг рүү яаран алхав. Нэг оюутан яаралтай тоормосны бариулыг татав. Гэвч галт тэрэг өчүүхэн ч саарсангүй. Ингээд хүмүүс бүр ч их сандарлаа. Зохицуулагч жолоочийг тасралтгүй дуудсаар байв. Гэтэл хуурамч засварчин замын хажууд тонгойд суусныг мэдсэнгүй. Тэр бүр чиглэл солих унтраалгыг хүчээр ажилуулчихв. Илтэл галт тэрэгний явах чиглэлийг өөрчлөх гэсэн хэрэг. Тэр үед Сим байдал бүрэн Хяналтаас гарсныг ойлгов. Тэр жолоочийн бүхээгийн үүд рүү ухасхийн очоод хаалгыг хүчтэй балбав. Гэвч жолооч огт хариу өгсөнгүй. Сим урдчлан бэлдсэн түлхүүрээ шууд гаргаж ирэв. Хаалгыг хүчээр онгойлгоод бүхээг рүү дайран орлоо. Тэр хоёр гараараа тоормосыг чангааж буулгахыг оролдов. Харин жолооч удирдлагын бариулыг үхэн хатан хамгаалж байв. Энэ үед хуурамч засварчин зам шилжүүлэлтийг аль хэдийн хийчихсэн байлаа. Галт тэрэг шууд л айлэрт орхигдсон салаа зам руу дахив. Зохицуулагч айсандаа дарга руугаа харлаа. 5 дугаар шугамын галт тэрэг мэдээллийн дэлгэцээс бүрмөсөн алга болжээ. Аз болж удалгүй. Симийн оролцооны ачаар галт тэрэг эцэст нь зогслоо. Тэр жолоочоос яагаад ингэснийг асуулаа. Нөгөөх нь ихэд төгссөн байдалтай. Өөрт нь тээврийн цагдаагийн хамгаалалт хэрэгтэй гэж хэлв. Гэвч хоёр тээврийн цагдаа өөрөвчтэй зорчигчийг барихаар аль хэдийн өмнө нь буучсан байлаа. Би энэ галт тэргийг барьцаална. Ингээд онгоц барьцаасан 7 цаг. Цувралын 2 дугаар улирлын эхний ангийн үйл явдал байлаа. Онгоцыг барьцаасны дараа энэ улиралд дахиад метро барьцаалах нэ. Гэхдээ өнгө айс нь өмнөхтэйгөө адил хിവэр. Нууцлаг өөр амьсгал хэмнэл хоёрыг ч тун сайн барьжээ. Ялангуяа төгсгөлд Сим галт тэргийг барьцаална гэж хэлэхэд яаж бодсон ч тэр жинхэнэ гэмт итгэхэд биш. Харин онгоц барьцаалсан хэргийг шалгах үедээ ард байгаа эзний зарим хувилдааныг анзаарсан бололтой. Тэгээд нөгөө талын төлөвлөгөөг нураахын тулд галт тэргийг барьцаалах гэж байгаа байх. Эсвэл вагоны зорчигчдыг өөр маягаар хамгаалж байгаа ч юм билүү. Гагцхүү өмнө нь тэр өөрөвчтэй зорчигчийг сэжиглэж далимдуулан 2 цагдааг холдуулсан үйлдэл нь жаахан учир битүүлэг санагдаж байна. Энэ нь санаатай хийсэн зүйл үү? Эсвэл олон давхцал нийлсэн санамсаргүй явдал уу? Эсвэл тэр илүү том нүүдэл үрж байна уу? Санаатаагаар саад багсгаад ганцаараа хөдөлгөхийг хүссэн юм болов уу? Эсвэл тэр өөрөвчтэй зорчигчийг аль эрт нэвт харчихсан. Бас зүгээр л анхаарал сарниулах утаан хөшиг байсан юм болов уу? Сүрдүүлэгт орсон жолооч, хонгил дотор хуурамч засварчин, ор мөргүй алга болсон метро. Эдгээр зүйлс өнгөн дээрээ огт хамааралгүй мэт. Боловч үнэндээ гинжин холбоотойгоор нэгт үйлдэжээ. Хэрэг үйлдсэн арга нь өмнөх онгоц барьцаалсан хэрэгтэй тун төстэй. Өмнөх үсрэлийг үдсэн хүмүүс санаж байгаа байх. Тэр хэрэг зүгээр нэг онгоц барьцаалт байгаагүй. Харин онгоцонд байсан бүх хүнийг барьцаа болгосон хэрэг байсан. Тэд үүнийхээ хариуд шоронд буй 2 хүнд ялтан сулахыг төрөөс шаардсан. Гэвч эцэст нь л хүмүүс ухаарсан. Энэ бүхэн ердөө арын эзний тавьсан утаан хөшиг байжээ. Тэдний жинхэнэ зорилго үнэндээ онгоцыг Лондон хотын төвийн өндөр барилга руу мөргүүлэх явдал байсан. Ингэснээр тэр агаарын тээврийн компанийн хувьцааны ханшийг навс унах. Тэгээд урьдчилан мөн унахад бооцоо тавьж их ашиг олох байв. Тухайн үеийн Их Британийн ерөнхий сайд бүр зорчигчийн онгоцыг сүнөх тушаал өгөхөд бэлэн болсон. Харин Сим ганцаараа онгоцыг удирдах байсан барьцаалагчийг ятгах. Ингэснээр асар том гамшихаас сэргийлсэн. Энэ улирлын метроны хэрэг дээр тэр дахиад ямар гайхалтай алхам үзүүлэх бол жолоочийн байдлыг харахад бас л алдуулсан шинжтэй. Үгүй бол өмнө нь тийм олон хачин үйлдэл гарахгүй байсан. Эхлээд тэр хамсаатантайгаа холбоо барьж чадсангүй. Дараа нь хамт ажиллагсад болон зохицуулагчаас шахалт сонслоо. Тиймээс л тэр сандарч ухаан жолоогоо алдсан байх.
Тэгээд аргагүй эрхэнд гэмт этгээдийн төлөвлөгөөгөөр хөдөлсөн бололтой. Энгийнээр бодоход тэр дахиад Сим зангилааг тайлах гол түлхүүр болж мэднэ. Гэхдээ цаашдаа гарцаагүй санаанд оромгүй эргэлтүүд гарна. За ингээд өнөөдрийн тайлбар ингээд хүрлээ. Та бүхэн сэтгэгдэл хэсэгт санал бодлоо үлдээн ярилцаарай. Дараагийн дугаарт уулзъя.